Ой, за сайн уу байна. Сайн байна та. За ажил сайн аа. Сайн. Таны ажил өндрөө. Ажил. За ахын нэг бамперт сонирхоо явчих. Таних ямар машин бэ? Шин загвар уу? Шин загвар. Шин загварын давхрын дээр бампер ирсэн байна. Байна. Бага. Өдөрт бампер өгөх. За манай шинэ хуучин загвар дээр бампер хоёр төрлөөр байгаа. Энэ хуучных багхгүй юу? Одоо бид нэр өмнө нь тавиад идэг байсан. Ер нь бамперууд бүгдээрээ юм мат болсон нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо нөгөө шин загварын чинь нүүрэн жоох ингээд өргөсчээд байгаа шүү дээ, хамар өндөр болчиход байгаа шүү. Тэрэндээ зориулаад энэ юунуудын хэмжээг дээшлээд гэрэл хаахгүйгээд ийм өндөр загвартай болоод ингэ ирсэн байгаа. Энэ бамперыг тавиул гэж. Энэ хэдэн уруу өндөр болсон бэ? Баг 3 уруу байна. 2 уруу байснаа 4 уруу ч өндөр болоод. Хуучнууд энэ чи 2 уруу байсан биз дээ. Одоо энэ чи баг 4 уруу. 4 уруу болсон. За тэгвэл энийг тавиулъя. За баяна юу амаржин ямар төрлийн амарж юм байгаа? Манай дээр ер нь бол нөгөө Nitrocharge Sport гэж байж байгаа. Nitrocharge Plus, MT64, BP51 гэдэг амортизатор ер нь байна. Хоёул хоёр амортизатор дээр очиж байгаа хөө. Манай дээр нөгөө саяны татаа болохнаас MT64 гэдэг амортизаторыг бүрэн болоод ирсэн байгаа. Энэ болохоор нэг дөрвөн төрлийн машин байгаа. Мэдээж Dalser-үүд бол ирсэн байгаа. 200 300 Prado загварууд дээр нь бол ирсэн байгаа. Би танд сая хэлсэн шүү дээ. Nitrocharge Plus MT64 хоёрыг ер нь бол танд дахиад үзүүлэх гэж бодож байна. За Nitrocharge Sport гэдэг амортизатор маань Nitrocharge Plus болоод ингээ өөрчлөгдсөн байгаа. Ер нь бол баг зэрэг өөрчлөлтүүд орсон. Гол өөрчлөлтүүд нь юу гэхээр ер нь бол энэ түлхүүрээ жоохон сайжирч өгсөн байгаа. Ер нь бол өмнөх түлхнүүд бас жоохон хамархан муудаад байдаг талтай байсан бол одоо бол энэ сайжирсан. Энэ их биеийн хамгаалалт бол ийм арай зөөлөн төмөрөөсөн бол хуучин бол ийм хатуу хонцор пиаврсэн бол одоо ийм эрзэнэрх болсон. За энэ бол нөгөө монотип буюу нэг ийм нэг хоолойтой амортизатор гэх зөвхөн тосон нэг хоолойтой амортизатор дотор ер нь хамгийн бүдүүн гэж ойлгож болно. Одоо ингээ ARB-гаас гарч ирж байгаа яг шинэ загварын амортизатор гэх ийм амортизатор. За одоо энэ дээр гарч байгаа нөгөө гол өөрчлөлтүүд нь болохоор энэ гол 22.5 мм-ийн бүдүүн голчтой болсон байгаа. Энэний дотоод ажиллах талбай 64 мм байхгүй юу? Энэ бол энийг л нөгөө хамгийн гол онцлог гэж тайлбарлаад энэ амортизатор дээр нөгөө нэрийн өгөхтэй хүртэл MT буюу монотюб тэгээд 64 мм-ийн дотоод голчтой учраас 64 гэж нэрлээд ийм амортизатор гараад ирсэн байна. Ер нь юу юм бэ штэ? Шингийн юм бэ штэ? Газгүй тий? Тий, газгүй болчихж байгаа гэсэн. Оо, хөдөлгөхгүй юм байна. Ер нь бол ажиллагааны хувьд бол энэ өөрөө нөгөө бүдүүн босноор яаж байгаа гэх нь илүү л их донслогоо шингээж хүлээж авах чадвар нь нэмэгдэж байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь бол доошо дараах явахгүй юм шүү дээ. Өөр мэдээж имтэж ямар бас байна. BP51 амортизатор. Манайхан бас нэлээд олон төрлийн машинууд дээр тавиад хэрэглэж байгаа. Бас тав загвар дээр байгаа юм байна шүү дээ. Тав загвар дээр бас байгаа. За би бол ингэж бодож байгаа байхгүй юу? Одоо энэ facelift-тэй 78 дээр болохоор тэгвэл энийг тавиад үзье тхөө. Тэг Nitrocharge энэ plus-ийн. Хоёулаа юу яаж гэсэн бэ? Шууд тавиад зэрэгцүүлээд яваад үзье л та ер нь. Ууш нэрээ тгий л та тхөө. Тэгвэл бас болж штэ. Тэгвэл ингийн л та. За тавьж үзчихэд ер нь нэг тийм ревю хийгээд үзүүл яа дээ. Тэгээ. Хоёулаа хамт гараад хоёулаа нэг машин бариад бүр яваад үзье. Таач үз. Аль алийг нь үзчихсэн. Би ч гэсэн аль алийг нь шалгаад үзье. Энэ гэсэн амортизаторынхаа чанар чансааг нь бас нэг харъя гэж бас бодоод. Тэгээ болж байна. Тэгээ би хоёулаа нөгөө маргааш явах юм чи би танд хамт за явчих. Тэгээд та юу ягаараа маргаашаас өмсөд ирэхгүй тэгээд хоёулаа туршилтан дээр бас гоё ARB-ийн нэмжтэй бас гоё шүү. За баярлалаа. Хоёул цэм шүү. За. Хийхгүй юм хийлээ шүү дээ. Бампер тавилаа. Амортизатор үш нумаа тавьцаа. Ингээд тэгэл ер нь гэлтэй. Энэ дээр ч болохоор хоёлаа ч Nitrocharge Plus ингэж гарч байгаа шүү. Тэгсэн шүү дээ. Plus энэ л яг одоо ингэ сеттинг өдөрчгтэн тавьсан байна. Тийм үү. Үнэхээр ингээд хоёр зэгцэж шүү дээ энэ. Одоо яг их урдаас нах юм бол нөгөө хуучин загвар байсан бол ингээд намхтаад гэрлийн хаагаа явчихсан. Тэгэхээр энэ өндөр гарч ирж байгаа нэм өчтэй болохоор ингээд хаарад байгаа байхгүй. Урдаас нэг өчтөө холоос аваад ирсэн. Бүр сайн хараг. Гэж нэг сонтой нэг нөлөөтэй болж байгаа юм. За баярлалаа. За баярлалаа. Маргааш оцгоо. Тий, маргааш явах. Маргааш явах гэраа явъя.